За сайн байцгаана уу Борогийн богэн. За тэгээ энэ удаад болохоор саюунара гэж үг гэдэг те. За саюунара гэдэг үг болохоор ерөнхийдөө баяртай гэсэн утгатай шүү дээ. За гэхдээ энэ үгийг маань ерөнхийдөө ч яах вэ? Бүр уулзгаа байж байгаа хүнд дахиж баг нэлээд удаан хугацаанд уулзахгүй дээ гэж байгаа хүнд за жишээлбэл сургуулаа төгсөөд явахдаа багштай ч юм уу те. Энийг нэлээд уулзахгүй хүнд саюунара гэж хэлдэг үг багхгүй юу? Тэр өдөр тутам болохоор саюунара гэж үгийг ерөөсө хэрэгэлдэг гэсэн үг. За тэгээд дээрэс нь бол яг хүмүүс андуурах гэдэг нь сургууль дээр ялангуяа 10 жилд багш нарын сурагчдаа саюунара гэд баяртай гэдэг байхгүй юу. Тэгэхээр энийг сонсчоод өдөр тутам хэрэгэлдэг юм байна гэж андуурч магадгүй. Тэгэхээр саюунара гэдэг үг маань ерөнхийдөө нэлээд уулзахгүй тохиол баяртай гэх нь. За тэгээд дээрэс нь сургууль дээр багш нар нь хэрэгэлдэг үг бахнэ. За тэгээд дээрэс нь дахиад нэг юм аригато гозаимас гэж үг гэдэг штэ. Тэгээ манайхан баярлаа гэж бол мэдж байгаа. Тэгээд аригато гэж ер нь баярлаа гэсэн утгатай үг те бас. Тэгэхээр манайхан яадаг вэ гэхээр аригато гэдэг нь баярлаа гэсэн утгатай үг юм байна гэд тэрийг сонсонготой аригато гэж хамаагүй хүмүүст хэлээд байдаг байхгүй юу. Тэгэхээр аригато гэдэг үг маань болохоор одоо хүндэтгэлийн хэл биш байхгүй юу. Тэгэхээр өөрийнх нь дотн найздаа ч юм уу те. За эсвэл өөрөөсөө дүү за тэгээд номын дүү кохай гэж ярьдаг. Иймэрхүү усуд бол яг өөрөөсөө доогуур хүндлэх шаардлагагүй гэсэн үг шүү дээ. Тийм хүмүүст болохоор аригато гэж хэлэхэд асуудалгүй. Хүндлэх хэрэгтэй шаардлагатай усуудад дарагдаа ч юм аригато гэж хэлэхээр айгүй эвгүй сонсогддог байхгүй. Тэгэхээр тийм үед заавал жоохон урт ч гэсэн аригато гозаимас за тэгээд ямар нэг юм одоо хийж өгөөд дууссан ч юм уу те болоод дууссан тохиолдолд аригато гозаимашта гэд өнгөрсөн цаг дээр хэлж байгаараа. Энэ айгүй чухал шүү. Окей, өнөөдрийн хувьд юм байна. За дараагийн дугаараар уулзлаа баяр таа.